Соёл шүү. Асуулт байна. За сайн байцгаана уу? Энэ орой амгалан альтгая. Тэгээд бүгдийнх нь мэдэж байгаа гэх юм уу? Тийм энгийн нэг асуулт асууч гэж бодлоо. За бид нар бүгдээрээ мэдж байгаа Монгол улсд бол итгэлцэл бараг шахуу байхгүй болоод маш их утсан бүх талаараа бүх шатанд өөрөлдөх юм бол улс төр, нийгэм, эдийн засаг гэд. Тэгээ одоо яг энэ давхар болж байгаа Монголын эдийн засгийн форум удаа дараалал итгэлцлийн тухай асуудал хөндөж маш их юм хуралдсан янз бүрийн амлалтууд, зөвлөмжүүд гаргаж байсан. За одоо бүгдээрээ өнөөдөр ингээд хамтарсан зөвшөлтслийн засгийн газар байгуулсан мэдээж иргэд сонгогчдын итгэл улам буурах ийм хандлага магадлал өндөр. Өчигдөрхөн Монголын эдийн засгийн форум нээхэд одоо бидний сайн мэдж байгаа CNN-ийн алдартай сэтгүүлч Ричард Квист юу гэж хэлсэн бэ гэхээр одоо та бүхэн ингээ хамтар засгийн газар байгуулж байгаа чинь new normal мөн үү? Одоо ерөнхий сайдын хэлсэнчлэн гэж асуугаад өөрөлдөх юм бол шин жишг гэж хэлэх үү монголоор тогтоож байгаа гэсэн үг мөн үү гэд ерөнхий сайд өөрөө магадгүй дэлхийд энэ жишгийг энэ загварыг бий болгож байгаа эхний 10 улс байж болох юм гэж хариулж байлээ. За тэгэхээр нийгмийн нөхцөл байдал ийм байна. Биднэрт ажилласаа явуулахын тулд одоо энэ парламентод шинээр үүсгэх засгийн газарт иргэдийн итгэл маш их хэрэгтэй. Итгэлцэл тэгжиж ажил урагшлал нь хурдтай явна. Тэгэхээр хамгийн түрүүнд итгэлийг олох алхам үйл ажиллагаа гоц тэр ажил нь юу байх болоо гэсэн юм энгийн асуултыг асууя. Энэ бол бид бүгдэд хэрэгтэй ажил байх болно гэж харж байна. Баярлалаа.